Ямар ч уу гашуу зовлон бэрхшээлийг ашиг хонжоо хайгчид ус төржүүлж бүтэн найруулгатай жүжиг тавьдаг болжээ. За нэг гэр бүлийн 6 эргэн амиа алдсан хэргийг гэр бүлээсээ цор ганц амьд үлдсэн цэрэг хүүгийн яриаг гэр бүлийн нууц эмнэлэг сэдвийг зохион байгуулалтаар сэвж цагдаа буруутай мэтэр мэдээллийг гуйвуулж ус төржүүлж хит хонлоо. Харвас уншихад хин нэгний найруулж сэвсэн мэдээлэл цагдаагийн байгууллагын протокол яавч ийм үг хэлэхтэй байдаггүй. Хууль зүйн дотоод хэргийн сайд гэр бүлийн нууц эмзэг мэдээллийг олон нийтэд ил гаргаж мэдээлсэн эзнийг олж хариуцлага хүлээлнэ гэдгийг мэдгдсэн. Тэгвэл энэ мэдээлэл төрийн байгууллагуудын дундын чатнаас алдагдаж хэсэг бүлэг хүмүүс бэлтгэж сэвж эхэлснийг тогтоосон байна. Энэ хохирлын тал талаасаа тавьсан мэдээллийг нийлүүлж боловсруулад ингээд энэ мэдээллийг цацсан болох нь урьдчилан байдлаар тогтоогдоод хэрэг үүсгэн шалгаж эхэлж байгаа прокурорын хяналтанд ор. Нарийн тодруулах юм бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт юм, эрчим хүчний юм, хууль зүйн дотоод хэргийн юм. Нийслэлийн зарим удирдлагуудын байдаг чатнаас энэ мэдээллийг олж аваад бэлтгээд захин орчинд нийтэлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэл мэдээллээ. Энэ нэрт холбоотуулан иргэн бай бусад 4 иргэнд хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар иргэн байна төрийн байгууллага ямар нэгэн хариалалгүй хэвлэл мэдээллийн байгууллагад хамааралгүй болох нь тогтогджээ. Өөрөөр хэлэх юм бол чатны мэдээллийг бэлтгэж захин орчин сэвэхтэй цагдаагийн байгууллага руу дайрах зорилготой байсан бөгөөд цаашлаад цагдаагийн удирдлагыг солих хэмжээнд сэвэгдэж засгийн газрыг огцруулах хүртэл ус төржиж зохион байгуулалтын ажил болсон нь харагдаж байгаа юм. Нэг гэр бүлийн 6 эргэн амиа алдсан нь үнэхээр харамсалтай хэрэг боловч зохион байгуулалтаар мэдээллийг сэвж олон нийтийн уу гашуу сэтгэл зүйг ашиглаж цагдаагийн байгууллага руу чиглэсэн нь хин нэгний эрх ашиг цаана нь байгаа гэлтэй. Жухамдаа бол цагдаа бус иргэд аюулгүй байдлаа хэрхэн хангах, анхаарал болгоомжтой байх, асуудал сайжруулсан түлшиндээ байна уу? Эсвэл 100% бий юу гэдэг нь чухал юм.